ярихаар бэлтгэлээ. Линдси Хаукер 1984 оны 12 сарын 30-нд Билл Хаукер, Жулия Хаукер нарын утхан охин болж Англид мэндэлсэн. Тэр бол бага наснда гэр бүлийнхнийхээ хайрыг татсан тийм хөөрхөн хаттай охин байсан. Тэр дээрээ Луиза, Лиза гэдэг хоёр эгчтэй байсан. Генригийн коллежид сурч байгаад төгсөх үедээ гинт сургуулийн орхиод маш том эрсдэл гаргаж биологийн чиглэлээр дахин суралцаж эхлээд тэгээд 2006 оны онд 1-р зэрэглэлийн онц дүнтэйгээр сургуулиа төгссөн байна. Тэгээд Линдси зөвхөн сурч мэдхийн төлөө тийм хүүхэд байсангүй, байгаа зогссонгүй, өөрийнхөө ирээдүйн карьерт нэлээд нухацтай ханддаг. Тэгээд найз нөхдүүдийнхаа дунд нэр хүнд сайтай, шин содон тийм соргог зүйлийг туршиж үзэх дуртай тийм хүүхэд байсан байна. Тийм ч болохоор мастерын зэрэг хамгаалахаа хойшлуулад 2006 оны дундуур гадаадад аялангаа ажиллах тийм шин төлөвлөгөө боловсруулад тэр төлөвлөгөөгөө төлөвлөгөөгөөрөө амьдралынхаа хэмнэлийг өөрчлөе. Ер нь амьдралд сонирхолтой, дурсамжтай тийм байдлаар хандъя гэдэг үүднээс 2006 оны 10 дугаар сард Нова сургуульд багшлахаар Япон улсыг зорьсон байна. Японы Токио болон Осакад салбартай дэлхийн өнцөг булан бүрээс зөвхөн насан туршидад хил заадаг зэрэглэл өндөртэй хувийн тийм сургууль юм байна л да. Тэгээд энэ сургуульд багшаар очно гэдэг бол хүн болгоны бас очиод байдаг сургууль биш. Ягаад гэвэл маш босго өндөртэй, ер нь цөөхөн тийм азтай хүмүүс л багтдаг гэж хэлэхэд болно. Линдси Токиогийн Итакава дүүргийн Кайо гэдэг хэсэгт хуваарлагдсан байна. Тэгээд байрны түрээс арай ямтхан байдгийг нь бодоод хотын төвөөс зүүн тишээ байрлах Чива гэдэг газарт өөр сургуульд багшилдаг бас мөн 2 гадаад багшийн хамтаар байр усад суусан байна. Хэдийгээр шинэ ажил амьдрал нь Линдсид маш их таалагдж байсан ч тэрээр ээж аавыгаа, нутаг усаа, найз залуугаа маш ихээр сандаг болохоор завал гарах юм бол тэдэнтэйгээ холбогдож ярьдаг байлаа. Түүнийг Токиод ирээд 6 сар болсны дараа нэг өдөр ажилласаа тараад метроны буудлаас дугуйгаа авах гээд очиход тэгэд очиод дугуйныхаа түгжээг тайлах гээд тонгоогод байж итэл хин нэг хүн ард нь ирээд зогсох шиг болсон. Тэгээ гайхаад эргээд харсан чинь нэг залуу өөдөөс нь хараад зогсож байгаа түүнтэй мэдлээд та манай сургуулийн англи хэлний багш биш үү гэхэд нь Линдси тэр залууг сургуулийнх нь оюутан мөн үү биш үү гэдгийг бол итгэлтэй сайн мэдэхгүй байсан болохоор тийм ярихаас татгалзаад тэгсэн чинь нөгөө залуу болохоор улам яриа өдвөл Линдсид ярих гээд дагаад л яваад байсан. Линдси дугуй авнаал хурдан жийж эхэлсэн чинь нөгөө залууч алхаагаа түргэсгээл та хаанаас ирсэн бэ? Хаан сурж исэн бэ гэл айгүй олон юм асуугаал дагаад яваадсан байна л да. Бүсгүй түүнээс салах оролдлого хийсэн ч гэсэн явган хүний зам нь бол маш ихтэй. Тэгээд байсан болохоор зэрэг ямар ч арга байсангүй. Тэгээд нөгөө залуу дагаж явсараад нэг мэдсэн чинь гэрийг нь гадаа өгөөд ирсэн. Тэгээд Линдси аргаа барсандаа тэр залуугаас чи яг юу хүсэж байгаа юм бэ гэд асуусан чинь нөгөө залуу та миний англи хэлний багш болчихвол доо гэсэн. Линдси энэ саналыг сонсоод баг зэрэг тайвширсан ч гэсэн би ажлын ачаал маш ихтэй байдаг. Тэр болгон өрдөө ч ингээд зав гаргаадах боломж байдгүй. Тийм учраас уучлаарай би чадахгүй нэг илдгээр татгалцсан байна л да. Залуу тэгсэн чинь тэрнийх нь хариуд айгүй дурамчхан байснаа. Өртөөнөөс энэ хүртэл өөрөө чинь дагаад гүйцэн чинь айгүй их ам цангаад байна. Та гэртээ оруулаад надад аяг ус өгөөч. Арай ч их ус татгалзахгүй үстэй гэдэл нөгөө ч илдгээр асуусан байна л да. Тэгээ бүсгүй дотроо дургүй байсан ч залуу дахиж өөрийн дагахгүй гэх баталгаа байхгүй болохоор зэрэг би ганцаараа биш хүмүүстэй амьдардаг гэдгийг мэдэж авах. Хэрвээ намайг хүмүүстэй амьдардаг гэдгийг мэдэх юм бол дахиад дагахгүй байх гэж бодсны үндсэн дээрээс мань хүн гэртээ оруулсан байна л да. Тэгээ залуу гэрт нь ороод усуугаа зогсож байхдаа юу яасан бэ? Түрүүчийнхаа нөгөө
надад одоо багшлаач гэдэг санал тавихтаа хэлсэн үннээсээ арай өндөр үнийн санал тавиад та надаа англи хэл заах уу гэд дахиад асуусан байна. Хэдийгээр линцэд ажлаас нь тусалж дэмждэг ч гэсэн залуугийн тавьсан санал нь боломжийн санагдчихсан учраас манай хүн зөвшөөрсчлээ өөрхий. Нөгөө охин чинь. Тэгээ хэдэн өдрийн дараа хоёулаа ингээд кофе шопт уулзаж хичээлээ эхлэе гэж тохирцгоосон. Залууч саналыг хүлээж аваад талархаад тэгээ явахаа өмнө үүдэнд нь очсноо өмднийхөө артлын карманаас бал цаас гаргаж ирээд хэсэг ингэж ирээч зогсож ирснээр линцээ өгсөн байна. Тэгээ линцээ нөгөө цаасыг аваад харсан чинь өөрийнх нь зургийг ингэж татлан зураад доор нь Тацуя гэж бичсэн байсан. Тацуя Ичихашийн 1979 оны 1 сарын 5-нд Гифо мужид төрсөн бөгөөд 28 настай. Тэг гэр бүл нь бол нэлээд тийм амжилттай яваа гэр бүл бөгөөд Чиба аав нь болохоор Чибагийн төв эмнэлэгт ерөнхий эмч, ээж нь бол мэрэгжлийн шүдний эмч байсан. Тацуя багада аав шиг эмч болно гэж ярьдаг байсан. Эмч болохыг бас их хүсч мөрөөддөг байгаад тэгээд эмч болох шалгалтыг одоо удаа дараа өгсөн боловч дандаа шалгалтанд унаад исэн учраас сургуульд нь тэнцээгүй. Тэгээд одоо цэцэрлэгжүүлэлтийн тэнхэнд сураад төгссөн байна. Тэгээ 2005 онд Чибагийн их сургуулийг мөн сайн үнэлгээтэй төгссөн ч ажил их дурггүй, ер нь угаасаа тийм нэг ажилд орохч дурггүй, ер нь нэг тийм идэх муутай хүн байсан учраас эцэг гэхээсээ сард нэг 100 yen татвар аваад тэгээд тэрүүгээрээ амьдардаг тийм одоо нэлээд тийм дээл сул хөрөл байсан байна л да. Тэгээд манер усаа ууж дуусчаад баярлалаа гэж хэлээл гараа явсан байна. Гэвч Тацуя линцээс дуудлага ирэхийг хүлээгээд байж исэн. Хизээ одоо над руу уцсах бол гэж одоо тэр өдрийг бараг тэсэн ядаа хүлээгээд байж итэл 2007 оны 3 сарын 24-ний Бямбгарагт линцээ англи хэлнийхээ хичээлийг заахаар Тацуятай кофе шоп уулзсан. Линцээ уух юм авах гээд дараа л зогсож байгаа нь кофе шопын камеранд бичигдэж үлдсэн байгаа. Тэгээ энэ ивчлэг дээр болохоор Тацуя линцээ рүү ингээд ойртох тусам линцээ харин 1-2 алхмаар одоо ухраад нэгсэндээ татгалзах байдалтай ухраад байж байгаа тэр бичлэг нь бол тэр хэсэг нь бол бичлэгэн дээр маш тод харагдаж үлдсэн байдаг юм байна. Тэгээд тэд цаг гараа хичээл хийсний дараа Тацуя линцэд өгөх мөнгөө би гэртээ мартчихжээ. Уучлаарай би танд өгөх гэж байгаа мөнгөө гэртээ мартчих. Санаа зовлтгүй. Гэхдээ манайх эндээс хагас маялын зайд байдаг юм аа. Хоёулаа таксид очиод би чамд мөнгөө чинь аваад өгчөө гэж хэлсэн байна л да. Тэгээд линцээ тэр өдөр яг дугуйгүй явж исэн болохоор замаараа дайраад бас авчиж болох юм. Тэгээд ч цаашаа ажил руугаа явах болохоор түнд нь зөвшөөрөөд Тацуягийн гэрлүү хамт явсан. Тэгээ байрных нь гадаа ирээд линцээ таксины жолоочод та намайг хүлээж аваач би удахгүй гараад ирэх гэхэд таксины жолооч заа гэд үлдсэн байна. Тэр хоёрыг орсноос хойш нэлээд хэдэн минут нөгөө жолооч ч бүсгүй гарч ирэхийг хүлээгээд нэлээд байж ийсэн аа. Үгүй ер нь одоо бодлоо өөрчилсөн ч юм байлгүй. Одоо явхаа болцсон юм байлгүй. Ер нь явъя гэж бодоод нөгөө таксины жолооч хөдлөөд явчихсан. Үдээс хойш нь линцээ ажил дээр очих байсан ч ажил дээр ирээгүй. Тэгээ оройн бас гэртээ ирээгүй. Тэгээ хамт амьдардаг хүмүүс нь түүнийг ажилдаа очоогүй, гэртээ ч ирээгүй байгаад нь гайхаад тэр оройдоо шууд цагдаад мэдгдсэн байна л да. Ингээд линцээс сураг гарахгүй байсаар гоод 2 онсон. Их Британд байдаг нөгөө найз нөхөд хамаатан цаатан түүнийг ярихгүй байгаад нь санаа зовоод эхэлсэн байсан. Ажлынх нь ч мөн гайхаад төвшөөд ер нь энэ нэг хэрэг бүр биш боллоо гэж одоо дахиад цагдаад мэдгдсэн. Тэгээ гэрийнхэнд нь бас нөгөөдөлж уцтаад хэлсэн байна. Одоо ингээ охин чи алга болчиход байна. Тэгээ ийхүү олон дахин хүмүүс цагдаар уцтаж мэдгдээдсэн болохоор цагдаа нар ер нь энэ хэрэг эвгүй хэрэглээ гэж бодсон юм уу. Тэгээд
одоо нухацтайгаар авч үзээд линцийг хайх ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм байна. Тэгээ хамт амьдардаг хүмүүсээс нь эхлээл одоо байцаалт мэдүүлэг аваад явсан байна л да. Тэгээд яасан чинь азар тэдэнд сэжиглэх хүн гарч ирсэн. Тэр нь хин бэ гэхлээр линцээ алга болохоос өмнө нэг хүнтэй уулзнаа гэд ярьж исэн байна л да, хамт амьдардаг хүмүүстэй. Тэрийг нь болохоор нөгөөдүүл нь бас цагдаад хэлсэн. Дээрэс нь яг үхээр нөгөө Тацуя гэд бичсэн тэр зурвс одоо гэртэн байсан учраас тэндээс одоо ямар ч байсан энэ хүнтэй л ерөөсөө уулзсан байна гэдэг сэжгийг аваад тэгээд Тацуягийн гэрт очсон боловч хаалга тайлахгүйсэн. Тэгээ хуршүүдээс нь одоо энэ танаад энэ хажуудлын айлд одоо хүн байдгүй одоо байгаа болов энэ төр гэдгсэн чинь хуршүүд нь наача одоо ингэ гэртээ байгаа гэд хэлж л дээ. Тэгсэн мөртлөө одоо хаалгын тогшоо тайлахгүйсэн. Тэгэнгүүт цагдаа нар хуршийн тагтнаас Тацуягийн тагт руу дамжиж орох гээд тагт руу ингээ харсан чинь тагтан дээр нь аягүй сонирхолтой юм харагдсан. Тэр нь юу гэхлээр зэрэг нөгөөтгч нөгөө угаалгын өрөөнийхөө бааныг тагтан дээр гаргаж ирээд тэг хөршийнхөө тал руу хамгаалт маягаар тавьсан байсан. Тэгээд байшин доторхыг ингээд харсан чинь өрөөнд дотор ингээд ямар ч гэрэл асаагүй мөртлөө хин нэг хүн ингээд дотор нь хөдлөөд нуугдаад байгаа нь мэдэгдэжсэн учраас цагдаагийнхан одоо нэмэлт хүч дуудаад юу яасан байрлал нь одоо дайрч орхоо жоохон азансан. Яагаад гэвэл линцэг дотор нь барьцаалагдсан байгаа гэж бодсон учраас түүний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс байшин руу дайрч орохгүй ингээ хүлээгээд байсан. Тэгээд цагийн дараа 7 цагтаа 3 цагийн дараа 9 цагтаа ирээд байшин руу дайрч орохоор шийдээд хаалга руу за одоо ингээд бүгдээ ингээд одоо яг хаалганы нэвдэд орё гэл яг ингээд хаалга руу дайрч ийсэн. Яг тэр агшинд болохоор хаалганы төгжиг дотроос нь мултлаад дотроос нь маш хүчтэй өршөглөл хаалганы өршөглөл нэг үүр хүч өрсөн Тацуя чинь хар шижээр гарал гүйтсэн. Тэгээд цагдаа нар болохоор нөгөө тухайд нөгөө хүмүүс өөдөөс нь яг ингээд нөгөө эсрэг итгээд өөдөөс нь гинт ингээд нүүр тулаад гараад ирнэ гэж бодоогүй тэгж төлөвлөөгүй байсан учраас гинтийн тэр үйлдэлт нь маш цочирдоод тэгээд одоо тухайд нөгөө барьж авч чадаагүй. Тэгтээ яг нөгөө хальт ингээд нөгөө үр өвчнөөс нь нэг цагдаа зулгаас юм байна л да. Тэгсэн чинь нөгөө Тацуя чинь үр өвчөө тайлж шийдчихэд цутаацсан. Тэгээд цагдаа нар хэдийгээр одоо Тацуягийн хойноос маш хурдан ингээ хөөцөлдсөн ч гэсэн нөгөө тэр байрных нь орцсон айгу маш нарийнхан тэгээд олон тал руугаа гарсан тийм гарцнууттай байсан учраас тэндэн төөрөлдөөд Тацуяг барьж авч чадаагүй алдчихсан. Тэгээ гэмт хэрэгтэн ч гараад бүр агаарт тэгдсэн юм шиг орморгүй арилчихсан. Тэгээд тэрний дараагаар ингээд Тацуягийн байранд нэгжлэг хийсэн чинь тагтан дээр нь гаргаад тавьсан угаалгын байна дотроос линцэгийн одоо юу яасан линцэ хавкрын нүцгэн цогцсон олцсон. Тэгээд одоо маш харамсалтай. Тэр одоо эмхтэн цогцыг оршуулсан байдалтай тэр вайн дотор оршуулсан юм шиг тавьсан байсан, байрлуулсан байсан. Яагаад гэвэл зэрэг нөгөө бүтэн биеийг ингээд тавиад тэгээд дээрээс нь ингээд биеийг нь далдлаад ээлс хөрс шороогоор ингээд битүү ингээд бүрхээд тавьсан байсан. Тэгээд хохирогчийн баруун гарыг үл ялэг цугуулсан байсан. Тэгээд амын гялгар утаар таглалцсан бөгөөд бие дээд хэсэг нь бол маш их хөхөрсөн байдлаатаас нь үзэх юм бол өсгөөг бол алуурч нэлээд удаан хугацаанд бас яргалж зовоосон шинжтэй байсан байх. Тэгээд тэр алуурчны гэр нь бол айгүй их эмх замбраагүй, энэ тэнд нь ээлс шороо асгарсан, цацагдсан иймэрхүү байдлаас нь одоо харж үзэх юм бол хинцээ хавкрыг бол маш их зодож дарамталж удаан хугацаанд одоо тэр гэртээ ноцолдож барьж нэлээд юм болсон тийм байдалтай байсан байгаа юм л да.
Тэгээд тэр одоо Тацука тэр юу яасан байгаа. Тацуя тэр линцгийн цогцсны дээрээс асгасан хөрсөн дээрээ тэгснэ бас цэцгийн үр суулгаад тэгээд цогцыг одоо хурдан задралд оруулахын тулд задрал одоо хурдан оруулдаг тийм бодис тусгай тийм бодис байдаг юм л да. Тэрийг хүртэл цацсан байсан гинэ тэр хөрсдөг ойлсон байсан. Тэгээд гадна талаас нь ингээ харахаар зүгээр баг яг ингээ цэцгийн мандал шиг харагдахаар тэгээд дээр нь тийм үр суулгаад одоо нэг ёсондоо линцгийн цогцоор л одоо тэрний тэр суулгасан үр буюу одоо тэр цэцэг нь тижээгдээд байж хахаар тийм муухай юу яасан байсан гэж байна. За тэгээ бас нэг муухай юм Тацуя тэр линци хакрын юуг нь бүх ингээд толгойных нь үсийг юучгүй хуссаад хайчихсан байсан. Тэгсэн мөртлөө бас гэрээс нь айгүй олон эмхтэй хүний тийм хиймэл өснүүд маш их олцсон байгаа. Нилээд олдоод. Тэгээд тэр интерес үндэслээд хин цагдаагийнхан ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхлээр Тацуя айгүй болвол одоо тэр эмхтэйчүүдийг дуурайж хувцлах, үс толгоогоо янзлах тиймэрхүү үйлдэлүүдэд дуртай юм байна да. Тиймэрхүү үйлдэл дуртай юм байна гэсэн тийм дүгнэлт хүрч ирсэн байгаа. За ингээд одоо нэгэнт одоо алуурчин тодорхой болсон учраас Япон улс даяар алуурчин Тацуя Ичихашиг эрен сурвалжлах ажиллагаа зохион байгуулагдсан. Тэгээд түүний зургийг одоо улс даяар тарааж таньдаг мэддэг хүмүүсийн судалж, байцааж, харагдсан, үзэгдсэн, явсан гэх газруудаар нь мөрдөж шалгаж байсан боловч Тацуягийн сураг нь гарахгүй ёстой нэг сүнс өдөр шиг л таг болцсон. Цагдаад Тацуягийн талаар хүмүүс эхний үед одоо нэлээд олон мэдээллүүд өгдөг байсан боловч одоо сүүлийн үед ингээд цаг хугацаа явахын яриар нөгөө уцтаж хилдэг хүмүүс тэнд явж ийн энд явж ийн гэж ярьж мэдээлдэг хүмүүс ч цөөрсөөр байгаад сүүлдээ ч одоо ярихаач болсон. Тэгээд одоо цагдаа нар юу яагаад Тацуяг одоо гэртээ маш их одоо олон янзын парик эмэгтэй хүний хэм илүүс парикнууд их хадгалж байсан нь юу яагаад бодож үзээд ер нь одоо зүсээ хуурчаад одоо эмэгтэй энтер болчоод явж ээж магадгүй гэдэг үндсэн дээр фотошопоор янз бүрийн үс энтер тавиад тэгээд фотошопцсон зургийг хүртэл гадуур тараасан. Тэгсэн ч гэсэн одоо сураг нь гарахгүй л байгаад байсан. Тэгээд ер нь бол Тацуя дахиад одоо ямар нэг гэмт хэрэг үйлдэх ч юм уу эсвэл одоо олонний анхаарлыг татах үс тийм ямар нэг үйлдэл хийхгүй байгаа учраас нөгөө олонний анхааралд байхгүй байгаа учраас тэр сураг нь улам л алдраад байсан байна л да. Тэгээд линцгийн гэр бүл бол энд одоо маш их гондож, гашуудаж одоо тэгээд охиноо алсан алуурчныг нь гар доороос алдчихснаар барахгүй хэрэгт айгүй хайхрамжгүй хандсан залхуу хойрог байсан гэд Японы цагдаа нарт бол маш их урам нь угуурч энэ талаараа бол хэвлэлээр мэдэгдэж тэгээд ялангуяа линцгийн аав нь одоо бүр сүултээ аргаа бараад Японы самурай нарт хүртэл хандаж тусламж өссөн байна. Тэгээд Британи болон Японы хэвлэлээр Тацуягийн талаар шуугж байсан боловч Тацуя өөрөө болохоор хааны газар эрхчлөөтэй амьдарсаар л байсан. Ингээд 2 жилийн дараа буюу 2009 оны 100 юу яасан байгаа юм л да. Японы цагдаа нар нэг мэдээлэл хийсэн байгаа. Энэ юу вэ гэхэлэр зэрэг урд нь Тацуяг барьж өгсөн хүнд 1 сая йений одоо шагнал өгнө гэж байсныгаа тэрийг нэмээд 10 сая йений шагнал өгнө гэж хэвлэл мэдээллээр шинжилж одоо цацсан байгаа. За энэ болцол нь харин аваа үр дүнд хүрсэн байж магадгүй юм байгаа. Тэгээд Токио хотоос 250 милийн зайд байдаг Осака хотод Тацуягийн сураг гарч эхэлсэн. Тэрээр өдөртөө барилга дээр ажиллаад шөнөдөө интернет кафед хоноглоод одоо интернет кафегаар хэсэж амьдарч байна. За тэгээд гисэн сураг гарсан байгаа.
Тэгсэн чинь бүр тэрүүгээр барахгүй өдөр нөгөө барилга дээр ажиллаж хийсэн мөнгөө хураасаар агаад хинээч санаанд оромгүй нэг алхам хийсэн гэдэг нь удахгүй тодорхой болсон. Тэрээр нүүрэндээ мис заслал хийлгсэн байна. Тэгээд энэ талаар нь бол 2009 оны 10 дугаар сард Ногояд байрладаг 90 нүүрний мис заслын эмнэлгээс цагдаа нартай холбогдож хэлсэн байна л да. Тэр зэсмээ одоо энэ мис заслыг хийсэн эмч Тацууягийн одоо мис заслын өмнөх зураг буюу дараа мис заслын дараах зургийг одоо харьцуулсан хоёр зургийг цагдаа нарт өгсөн. Энэ нь бол одоо Тацууяг олоход маш их хувь нэмэр олсон байгаа. Цагдаа нар ч энэ Тацууягийн энэ өмнөх хагалгаанд орохын өмнөх ба дараахын зургийг хувлаад одоо орон даяар тараасан. Тэгээд Тацууя бол энэ хагалгаанд орохдоо бас нүүрэн дээр байсан мингийг хүртэл авахулсан байна. Тэгээд зургийг цацсны дараа Осакад барилгын ажил хамт хийж байсан нэг хүн одоо Тацууяг таниад тэгээд цагдаа нарт мэдээлсэн. Тацууя ч одоо цагдаа нарын мэдсэнийг мэдэнгүүтээ ерөөсө хурдхан одоо Осакагаас хурдхан гарах ёстой юм байна, одоо явах ёстой юм байна гэж ойлгоод тэгээд бомбтууд дээр байдаг тийм хоосон бетон торхнууд байт юм байна л да. Тэгээд тэрэнд нуугдж байгаа усан онгоцоор Таканава руу явъя гэсэн тийм төлөвлөгөө гаргасан байна. Тэгээд тэр гэвч одоо тэр хөөрхөн онгоцондоо сууж амжилтгүй баригдсан. Яасан гэхлээр зэрэг бомбын ажилтан түүнийг анзаараад одоо бомбынхаа хамгаалтын албанд мэдэгдээд тэгээ хамгаалтын албаных нь түүнийг саатуулж агаад цагдаа нарыг дуудсан байна. Тэгээ удалгүй цагдаа нарын түүнийг баривчлахаар ирээд одоо нэрийг асуугаад юу яасан чинь гин нөгөөдөг чинь одоо за одоо ингээл бүх юм өнгөрлөө дууслаа би баригдлаа гэдэг нь тодорхой болонгот тийм ээ намайг Тацууя Ичихаши гэдэг гээд тэгээд өөрийгөө хүлээснээр албаасаа шууд баригдаж байгаа юм л да. Ингээд одоо Тацууя Ичихаши яасан бэ гэхээр хүчингийн болон хүн амны хэрэгээр ял сонсох нь ойлгомжтой болоод тэгээд одоо 2000 гэмт хэргийн одоо нөгөө мөрдөн байцаалт мөрдөлт одоо бүх үйл ажиллагаа үргэлжилсээр байгаад 2011 оны 7 сарын 4-нд шүүх хурал нь эхлээд тэгээд эхэлсэн. Тэгэхэд бол олон нийтийн анхаарлын төвд ямар ял өгөх нь гэдэг нь хамгийн одоо анхаарлын голд орж исэн. Тэрний яагаад өгөхлөөр зэрэг юу юм бэ л да. Хэдийгээр бол Японд одоо цаазаар авах ял байдгүй боловч байдаг боловч хэдийгээр Японд бол цаазаар авах ял байдаг ч гэсэн гэрлээгүй тийм ганц бие хүмүүст цаазаар авах ялыг ихэвчлэн оноогод байдгүй юм байна л да. Тэгээд Тацууя ч хэрэгээ хүлээж хохирогч өсгөөг одоо өөрийнхөө байр руу аваачиж хүчнэсэн гэдгээ хэлээд гэхдээ би бол одоо Ленцээ одоо намайг хүчнэт хүээр ойрлсон. Тэгээд тэр ойрлох чимээнээр одоо хөвшүүд маань мэдчих байх гэж айгаад айсандаа одоо би одоо боомлоод тэгээд алсан гэж хэрэгээ хүлээн зөвшөөрсөн байна л да. Тэгээд 7 сарын 21-нд нь 4-нд эхэлсэн хурал маань 7 сарын 21-нд хүртэл үргэлжлээ. Тэгээ 21-нд шүүх хурлын эцсийн дүгнэлт гарч тэгээ бүх насаар нь ойрох ялыг Тацууяд олгосон байгаа. Оноосон байгаа. Тэгээд охины Ленцэгийн гэр бүл бол одоо ээж аав нь болвол яах вэ гэхээр охиных нь 8 насыг хохироож шарилын доромжилж тэгээ хэрэгээс үлээхгүй зүхтааж байсан тийм ноцтой алуурчинд одоо бүх насаар нь хорих ял өгсөн нь бол арай зөөлөн байна гэж үзээд тэднэрт одоо тэр өгсөн Японы шүүхээс өгсөн ял нь үнэхээр таалагдаагүй. Тийм учраас шүүгчдээс бол алуурчныг цаазлахыг хүсэж исэн ч гэсэн шүүгчд Тацууяг урд нь одоо хэрэгтэй хөвгт орооцолж байгаагүй юм байна гэдгийг үндэслээд за энэ цаазаар авах одоо заалт бол арай боломжгүй юм байна гэж үзээд тэр ялыг
хэвэр нүлдээсэн баг. Ингээд нөгөө Цацуяа чинь шоронд орсон. Тэгээ шоронд орсон хойно шоронд орсон хойно өөрийнхөө амьдралын талаар алга хийхээс өмнөх амьдрал болон алга хийснийхээ дараах амьдрал буюу алга хийсний дараах амьдрал гэдэг маань үндсэндээ 2 жилийн турш нөгөө баригдахгүй явж байхдаа хаана юу хийж яаж ам зууж байсан тухайга тийм Ай Мичихаши гээд ном гаргасан байна. Тэгээд энэ ном нь бол маш их борлуулалттай тийм ном байсан юм л да. Тэгээ миний бодоход бол энэ энтрийг ингээ харж байхад бол би бас манай монголчууд бол бас их уужуу тийм сайхан сэтгэлтэй хүмүүс юм байна л гэж боддгоо штэ. Ялангуяа энэ Японд энэ алуурчт нь болохоор дандаа хүн алж аимшигт хэрэг үлдчихэд тэрүүгээр ном гаргаад тэгээ тэр нь маш их борлогдоод их хэмжээгээр борлогдоод тэгээ тэр алуурчиндаа тэр орлого олж өгдөг тэр их надад их муухай санагддгийн тэр талигачин адаглаад ар гэрийнч доромжилж байгаа. Тэгээд тэр хүний тэнгэр тайлсан сүнсийн ч амраахгүй байгаа. Монголоор бол нөгөө ясын амраахгүй гэдэг шиг энэ хүндэтгэлгүй хандж байгаа. Тэр хүнийг алсантаа гимшихгүй байгаа. Хүндэтгэлгүй хандж байгаа л юу юм шиг надад их муухай санагдаж байгаа. За тэгээд энэ ном нь бол дэлхийд даяар 100,000 орчим хувиар борлогдсон. Тэгээд энэ номынхаа бүх орлогыг бол Цацуяа юу яасан юм бэ лээ? Хохирогчийн гэр бүл төхийг зөвшөөрсөн боловч Хаукрын гэр бүлийн хэн бол тэр орлогоо ийм мөнгнөөс авахыг бол татгалцсан. Минийхаар бол хэдийгээр охиныг нь алдсан муу мухай тэр дүрслийг бичсэн номыг намаас олсон орлогыг аавна гэдэг нь бол яг хэдийгээр дэмжиж байгаа биш ч гэсэн би бол тэр орлогыг нь бол өгсөн орлогыг нь авсан нь орог зөв байсан байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр орлогоор энэ гадаадад хэлний багш нарт аюултай энэ орнуудад ажиллаж байгаа, эрсдэл бүхий орнуудад ажиллаж байгаа тэр шин залуу багш нарт туслах сан ч юм уу эсвэл аюултай байдалд орчихсон хүмүүст энэ тэр туслах сан гэх мэтэр тэр мөнгөний юу яаж болдгоо байсан юм бах та гэж бодож байсан. Яг тэр муухай тийм алуурчинд очиж байснаас. За тэгээд ер нь бол эцэст бол хөөрхийн нэг залуухан сайхан боловсралтай багш эмэгтэй нэг муухай тийм хувиачсан алуурчны гарт амь өргөдөөд тэгээд нөгөө алуурчин бол өгсөнчгүй те хамгийн муухай нь тэрийг цаазаар авсанчгүй тэгээд насан туршдаа амьдраад тэгээд дээрэс нь маш их орлого олоод тэгээд энэ эргийг бол өстой нэрэ манай монголчуудын хэлдгээр үсний хох амьдын зоол гэдэг их муухай л надад бол санагдаад байгаа юм да. За ингээд манай сувагт лайк, subscribe дарахаа бити мартаарай. Дэмжиж сонссон явдалд маш их баярлалаа.